Монгол улсад уулуурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэнд анхаарахыг олон нийт шаардаж байгаа. Гарч байгаа зөрчлийг багасгах болон нөхөн сэргээлтийн чанарт хэрхэн анхаарах тухай уулуурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба нөхөн сэргээлт нийгмийн эдийн засгийн засагт үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх сэдвт баг хурлыг зохион байгууллаа. Нөхөн сэргээлт хийдэг байгаль хамгаалах бодлогоо Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бүрэн гүйцэтгэж байгаа компаниудын нэг Bora Gold компани салбарынхаа 200 орчим төлөөлөгчдийг хүлээн авч нөхөн сэргээлт аврах багийнхаа үйл ажиллагаатай танилцуулсан юм. Энэхүү арга хэмжээ нь уулуурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба нөхөн сэргээлт нийгмийн эдийн засагт үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх сэдвт баг хурлын нэг хэсэг байлаа. 2003 оноос хойш нийт 360 га талбайг нөхөн сэргээсэн Борогийнхан 2008 онд анхны мод үржүүлгийн талбайгаа байгуулж 10 орчим га талбайг ойжуулжээ. 2012 онд 1200 орчим суулгацыг уурхаан талбайдаа тарьсан гин Шархвайс, Чацарган, Хайлас, Сибирь ширгэс, Гүйс, Агч Монс гээд олон төрлийн суулгац бүхий талбайг зочдод их таалагдж байсан юм а. Бас нэгэн анхаарлыг татсан зүйл нь Борогийнхан нөхөн сэргээгээд орхигдуулдаггүй хяналт шинжилгээний ажлыг тогтмол хийдэг тухай юм. Хяналт шинжилгээ гэдэг нь нөхөн сэргээсэн талбай ургамлын хөгжил, ургамал, амьтны төрөл зүйлийн шинээр нутагчсан эсхийг тогтмол хянж байдаг гэжээ. Ингэхдээ нөхөн сэргээсэн газраа байгалийн талбайтай харьцуулах замаар ажиглаж байдаг гинэ. Centera Gold Bora Gold компани өнөөдрийн энэ үйл ажиллагааг уурхайн талбай дээр зохион байгуулж байгаадаа маш их нэр хүндийн асуудал гэж бодож байна. Түүнээс гадна Монгол улсад уулуурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулж манай дээр энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа нь бүр ч их нэр хүндийн асуудал. Өнөөдрийн энэ үйл ажиллагааны сэдв нь байгаль орчин аюулгүй ажиллагаа гэсэн байгаа. Тэгэхээр бид зочдоо нөхөн сэргээсэн талбай, хуучин шорон орд явуулж байсан талбайн сэргээлт, хаягдлын атвал гээд нөхөн сэргээсэн талбайгаараа зочдыг дагуулж үзүүллээ. Мөн манай хаягдлын далд хийсэн нөхөн сэргээлтийг ч үзлээ. Энэхүү 2 өдрийн арга хэмжээ уулуурхайн 90 жилийн ойн арга хэмжээний нэг хэсэг юм а.